намгүй мөчийн тансаг ширээн дээр хизээч яарч удаггүй нэгэн хундаг дарс байдаг. Гадаад өнгө нь үл хөрх эцгүүн хөх ягаан. Анх харахад зүгээр л энгийн мэт санагдавч амсах бүртээ шин түүхийг хөөрөндөг. Би тэр дарс шиг л амьдралыг мэдэрч өөрийгөө амьдруулж яв. Надад бүх хүнтэй ярих хүсэл байдаггүй. Миний дуу хоолой зөвхөн үн цэнийг минь ойлгож мэдэрч чадах хүнд л зориулагдсан. Би өөрийгөө батлах гэж бусдын анхаарлын төлөө хизээж тэмцэж байгаагүй. Харин өөрийнхөө дотоод үг сонсож түүнийгээ чимээгүй хамгаалсаар ирсэн. Тэнэглэлт хүнлэл барьдаггүй. Хийх олсон үгэнд сэтгэл өгдөггүй. Гэсэн ч энэ бүх хатуу бүрхүүл дор зөөлөн амархан гэмтэх сэтгэл оршдгийг хүн бүр олж хардаггүй. Би нэгэн цагт сэтгэлээ үер мэт асгасан. Тэр нэг л хүнд. Бүхэлдээ гээгдтэл би гих бүхний хүлээлгтэл даанч тэр хүнд миний үнэт дарсны хундаг хэтэрхий нэмгэн байсан. Амсах биш. Асгах гэж яарсан хүнд амтыг минь хизээч мэдрэх эрхгүй. Хямдхан бүхний мэдрэмжиндээ хансан хог байсныг би сүүлд ойлгосон. Тэр үеэс хойш би англим ховор амттай дарс шиг оршихыг л хүссэн. Зүгээр нэг уухад бус. Сэтгэлээрээ хүртэхэд л тохирох тийм нэг тансаг мэдрэмж. Би байхыг хүсдэг. Зөөлөн атлаа тансаг. Чимээгүй атлаа нөлөөтэй. Амархан нээгддэггүй атлаа нээгдсэн бол мартагддаггүй. Тийм л нэгэн оршихуй байхыг хүсдэг. Энэ бол би.